Worldwide загварын reality show үргэлжлэж байна. Бид та бүхэнд оролцогчтой болон шүүгч нараа танилцуулсан. Манай нэвтрүүлэгт эрэгтэй, эмэгтэй, авьяастай, чадaltaй шинэ залуу 10 дизайнер өрсөлдөж байгаа. Тэдгээрээс хэн шилгээр тодорч 5 сая төгрөгийн эзэн болж S брендийн хувцсыг урлаж мөн өөрийн бие даасан загварын шоугаа хийх бол энэ бүгд зөвхөн манай оролцогч нараас өөртөөс нь хамаарах болно. Харин одоо та бүхэн нэвтрүүлгийн турш хамтарч ажиллах нэг баг, нэг бие болох өөрийн танд хувцсыг үзэгчдэд хүргэх, шүүгчдэд үнэлүүлэх хамгийн ойр хамтарч ажиллах загвар өмсөгчдөө сонгох цаг ирлээ. Бид загварын ангиалгуудаас шинэ залуу, ирээдүйтэй гэсэн шилдэг модельүүдийг урьсан байгаа. Тэдгээрээс хэн нь танд тохирох вэ? Хэн нь таны хувцсыг амьлуулж чадах уу? Хэн нь танд хэрэгтэй вэ гэдгээс та бүхэн мэргэжлийнхаа мэлмийг нээж өөрийнхөө хамтрагчийг сонгох болно. Ингээд та бүхний сонголтод амжилт хүсье. Сонголт тань мэргэн байна. Hello, hello, baby, you called, I can't hear a thing. I have got no service in the club, you say. What did you say? Oh, you're breaking up on me. Sorry, I cannot hear you, I'm kinda busy. Kinda busy. Sorry, I cannot hear you, I'm kinda busy. Just a second, it's my favorite song they're gonna play. And I cannot text you with that drink in my hand. You should've made some plans with me, you knew that I was free. And now you won't stop calling me, I'm kinda busy. Stop calling, I don't wanna think anymore. Stop calling, I don't wanna talk anymore. And tired of my phone ringing. Sometimes I feel like I live in Grand Central Station. Tonight I'm not taking no calls cause I'll be dancing. number you have reached is not in service at this time. Please
check the number or try your call again. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Everyday International. За ер нь энэ реалити шоуг одоо анх удаага одоо NTV телевиз одоо ингээд зохион байгуулж ингэж одоо загварын ертөнцид бас нэг шоуг нэмж яагаад одоо миний хувьд бол маш их гоё сэтгэл хангалуун байна. Энэ шоунд бидний оролцож байгаа өсний тал дээр бид нар хамтран ажиллах болсон. Энэ өсний загвар дээр бол тухайн хүмүүсийн одоо нэг загвар зохион бүтээгчдийн өөрсдийнх нь сэтгсэн тэр загвараар одоо энэ загварыг хийхэд бол миний хувьд бидний манай өчигчдийн хувьд ч гэсэн сэтгэл хангалуун юм өөр сэтгэл байнгын үс засчснээс арай ондоогоор өөр том дизайнерууд одоо эдгээр чинь гайгүй залуу дизайнерууд яванд бол маш том дизайнерууд болох байх гэж бодож байна. Оролцогчид маань чухам хэн нь ямар шалгуураар сонгосон бол хэдхэн хорны зар сурталчилгааны дараа харцгаая. За мэдээлэл бол тавигддаг үндсэн хоёр шаардлагыг нь бас угаасаа харж авсан. Нэгдүгээрт тайзны алхаа, гişгэ, тэр поз авдаг, тэгээ техник гэж ярьдаг дээр бүгдийг эзэмшсэн байдлын. Хоёрдугаарт нь мэдээллийнхаа биеийн харьцаа, фейс, нүүр царай болон тэгээд бусдаас ялгарх чанарыг нь харж, бусдаас юугаар ялгарч байна. Бусдаас арай ялгарч байгаа байдлыг харж авсан. Сонгож авсан мэдээлэл. Модель хөл хамгийн гол нь эхлээ би хөл алхаа гişгийг нь харж байгаа. Сүүлд нь дүр төрхийг ингээ харсан чинь инхри ямар дүр төрхөнд ингээ хуурж болохоор Европчуу царайтай юм шиг, Аз царайтай юм шиг тийм крем цайлган цагаан царайтай тийм болохоор нь сонгож авсан. Жохон тэгээ бус моделийг бодвол жохон махлагдуул та. Тэгээд нэг амар биеийн пропорц нь болохоор айгүй сайн дэжгүй. Модель сонголт бол ерөнхийдөө бол тайзны алхаа тэгээд миний харьцааг харж авсан. Модель сонголтоо хамгийн биеийн харьцааг нь хасан л та. Тэгээ хоёрдугаар бас өрнөц төр төр. Миний өөрийн идеал болгож бодож байдаг төрхөө сонгосон. Манай модель бусдаас арай өвмөц царай төрхтэй тий. Альч донж хэм маягтай шилжиж чадхаар тайзан дээр бие авч явах байдал арай бусдаас сонтой юм. Моделийн сонголт мэдээж моделуудын бас стандарт харьцаа өндөр бол
бол яг шаардсан. Тэгээд яг тэр үүднээсээ би яг тэрийг нэлээд сайн ажиглаж харж авсан л та. Миний модель бол өндөр бол хангалттай. Тэгээд биеийн харьцаа бол бас айгүй сайн. Одоо яг л 44 арьсан марын хангалттай сайн. Би яг зөв манеканы сонгож авсан. Сэтгэл хангалуун баг. Заавал өгөрхөн халбгүй л дээ. Зүгээр яг тийм хамгийн содон альсгүй бол тийм альва стилд тийм хувьсах тийм чадвартай. Тийм хувирамтгай тийм хүмүүс тэгж бодчихлаа гэсэн шүү дээ. Манекен бол. Загвар өмсөж болохоор би тайзан дээр бие авчиж байгаа байдал одоо тийм миний хувцанд тохирох одоо биеийн харьцаа мөн дүрдээ орж одоо миний хувцыг амжилт чадхаар дүрдээ ордог юм орж чадах байх гэж бодож сонгож авсан байна. Тэгээд миний хувьд манеканы дүр төрх фейс илүү чухал. Тэгэхээр яг л түрүүний одоо би загвараа гаргадаг шиг өөрийн гэсэн юмтай загвар өмсгөж хэрэгтэй гэсэн надад. Тэгээ манай гэрэл сая энд төгсөн баг. Ямар ч дүр ямар ч стилд одоо дүрөө хувруулж чадах, тайзан дээр өөрийгөө чөлөөтэй авч чадах, тайзаа эзэн чадах. Их чадвартай. Ер нь 2-3 жил одоо мэргэжлэр ажилласан юм жоохон урд нас мэддэг байсан л да. Тийм болохоор ер нь сонгосон. Нэвтрүүлгийн ивент итгэгч Everyday International. За ингээд юуны өмнө маш их баяр хүргэе. Тэгээд 10 загвар зохион бүтээгч маань 10 гоё шилдэг моделийг сонгоод хамтарч ажиллах болсондоо маш их баяртай байна. Тэгээд бие биенийхээ ажлыг хоёр талаас маш их хүндлээ. Тэгээд бүгдөө ялахын төлөө бүгдөө сайн ажиллах болно гэж хэлмээр байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Модель болон загвар зохион бүтээгчтэй. Загвар зохион бүтээлтийн явцад хамгийн эхний ажил бол таа мэдээж эскиз зураг юм гаргах байх. Үүний дараа бас маш чухал үе шатыг эхлэхээр хүний биенээсээ хэмжээ авах, тэрэндээ тохирсон одоо өвлгөр хийх. Энэ процесс бол маш чухал. Хувцсыг маань одоо зураг бол зураг тийм. Зургийг амьлуулах процесс бол зохион бүтээлт одоо технологи энэ тухайн тунгалаг захирал хийсэн. Тэгэхээр энэ процесс чинь би ялангуяа маш их амжилт хүсье. Энэ дээр маш их боломжтой одоо хянуур ажиллагаа суулт гэдэг бол хувцсны бас салшгүй нэг хэсэг гэдгийг ямар ч санаа мэдтэй тийм ээ. Энэ бол бас зөвхөн тайзан дээр гарах өмсөд орох хувцс биш. Энэ бол одоо олон хүн үзэж байгаа, харж байгаа юм дээр процесс явуулж байгаа учраас энэ бол маш их чухал үе шат бахаа гэж бодож байна. Тэгэхээр даав бас болмаагийнхаа нэг амжилт хүсье. Сайн командож ажиллаарай. Тэгэхээр манай тэмцээний маш чухал шат сая болж өнгөрлөө. Дизайнер өөрийнхөө моделийг сонголоо. Ингэснээр өөрийнхөө багийг бүрдүүлнэ гэж ойлгож байна. За тэгэхээр яаж хоёрын ажлыг дэмжиж ажиллах вэ гэж дизайнерын зүгээс тухайн модельд маш гоё таарсан тодорхой одоо бидний тавьсан шаардлагын дагуу гоё загвар хийх нь тодорхой тийм. Загвар өмсөгч болохоор зэрэг дизайнерын санааг хэрхэн олон түмэнд хүргэх вэ гэдэг тал дээр их ажиллах хэрэгтэй. Нөгөө талаар энэ 10 шилэгдсэн моделийн дундаас S брендийн нүүрсэрээ тодорхой учраас давхар бас бодлоготой та нар оролцсон. Хэрхэн өөрийгөө илэрхийлэх вэ гэж. Тэгэхээр энэ талд нь бас манай дизайнерууд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
аль болохоор өөрийнхөө сонгосон моделийг S брендийн нүүр царай болох хугацаар яаж өөрийнх нь өвөрмөц дүр төрхийг илүү гаргах гэдгээр бас давхар бодож ажиллаа. Та бүхэнд амжилт хүсье. Ингээд тун удахгүй анхны даалгавар өгөх болно. Нэвтрүүлгийн ивент итгэгч Everyday International. Манай 10 загвар зохион бүтээгч нар маань сүлжимлийн үйлдвэрт байрлах Өвлөн Минж компани дээр байрлан 12 цагийн дотор өөрийн дотоод сэтгэлээс гарч буй мэдрэмж, хийсвэр сэтгэлгээ, уран чадвараа ашиглан загвараа зохиож, зурж, урж, эсхэн ойж, өөрийн гараар бүтээсэн цорын ганц хувилбараа тайзан дээр гаргана. Тэдэнд хэрэгтэй бүх зүйл энд байгаа. Хайч, утас, модель, тойл, бал, харандаа, баллуур, цаас, давуу, хэмжүүр, ойдлын машин, бүр кофеч хүртэл хийх л үлдлээ. За ингээд Монголд болж байгаа анхны загварын шоуг та бүхэн идэвхтэй үзэж сонирхоорой гэж хэлмээр байна үзэгчтэй. Тэгээд үзэгчтэй л ихэд одоо бидэнтэй хамтаагаараа загварын ертөнцөөр та бүхнийг аялуулах болно л гэж хэлмээр. Үзэгчтэй хандаж хэлэхэд шинэ залуу дизайнеруудыг дэмжээрэй. Тэгээд бид нар та бүхэнд ямар стил, имиж гэж ямар юм бэ, дүр төрх, хувцсны захиралцлагаа ямар юм бэ гэдгийг аль болох харуулахыг хичээнэ л гэж хэлмээр байна. Хамгийн гол нь үзэгч та бүхэн бас биднийг одоо энгийн арт түмнүүдээр үзэж дүгнэх болно. Тэгээд SMS-ээр бас бид нэр саналаа авч ялагчаа тодруулна гэж байгаа. Ер нь л ялна гэдэгт итгэлтэй байна. Үзэгчтэй хамт хэлэхэд манай шоуг тасралтгүй үзээрэй. Бид нэр ямарсан хөгжилтэй байлгаа. Сэтгэл зориулж одоо энэ анхны энэ реалитийн шоуг одоо бас бидэрт урам зориг өгөөж бидрийг бас дэмжээрэй гэж хэлмээр байна. Тэрээ өрсөлдөгччүүл гэж хэлмээр байна тийм. Бүтээхэд бэлэн боллоо. Гагцхүү та энэ бүгдийг зэрч болох болно. Загварын ертөнцөөр аялахад бэлэн үү? Хэн ямар загвар урлах бол өрсөлдөөн дөнгөж эхэлж байна. Энэ цагта NTV телевизээр иргэн уулзцгаая.